За ханиад цомооны дэгдэл цаашаад нэмэгдэх хандлагатай байгаа учраас эрүүл мэндийн яамны зүгээс тэгээс 5 настай хүүхдийн ханиад нэмийг үн төлбөргүй олохоор болсон байна. Халдвар төвчин судлалын төвөөс гаргадаг 47 хоногийн судалгаагаар өнгөрсөн 7 хоногоос эхлэн томоогүй вирусын дэгдэл эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь ханиадны улмаас эмчлүүлж байгаа бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог 15% хүрвэл карантин тогтоох гэх мэт арга хэмжээг авдаг байна. Харин манайд хийсэн судалгаагаар 1-р сарын дунд үеэс ханиадны дэгдэлт оргил үедээ хүрэх учраа энэ үеийг нь амдуулан 0-5 насны хүүхдүүдийн ханиадны эмийг эрүүл мэндийн даатгалын эрсдлээс гаргахаар болсон байна. Мөн эхний ээлжийн эмийн ачлалтыг хийсэн бөгөөд ирэх 1-р сараас дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан олголтыг хийх юм байна. Цаашид нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран эм авах ажилд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг танилцуулах юм байна. Тийм учраас өнөөдөр би засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлээс энэ 1.5 тэрбум төгрөгийг гаргуулж нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан руу энийг явуулнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжийнхаа ажилтныг бол нааш нь одоо хийгдсэн ингээ явж байгаа. Хүүхдүүд 0-5 насны хүүхдүүдийн судалгаа манай эрүүл мэндийн яам дээр бид цуглуулад авцсан байгаа. Тэгэхээр энэ тооцоо судалгааныхаа үндсээр хэсгийн өрхийн эмнэлгүүдээр энийг дамжуулж тараагдах юм. Нөгөөтэйгүр одоо 0-3 насны хүүхдүүдтэй гэртээ орхиод юм уу цэцэрлэгт явуулаад ажиллаа хийж байгаа ээжүүд байгаа. Энэ ээжүүдийг бол цалинтай чөлөө олох чиглэл дээр нь анхаарч ажилласаа гэсэн уриалгыг бас сайд миний бий гаргаж байгаа. За өнөөдөр бол ханиад томооны энэ үед бол хамгийн их хүндрэлтэй юм бол энэ агаарын бохирдлоос болоод хүүхдүүд зүгээр ханиад үрээд ингээд халуураад ганц нэгэн цор хийж ханиалгаа зүгээр болдог байсан бол ларингит гэдэг энэ одоо энэ утааны бохирдлоос болоод ялангуяа гэр хорооллын хүүхдүүд бол хоолоонд бачуурч боох ларингит тийм хам шинжээрүүл ирж байгаа. Дүүргүүдийн эмнэлгүүдэд 780 сор байснаас 585 орыг нэмж ажиллаж байгаа юм. Гэсэн хэдий ч утааны улмаас ханиад хүрсэн хүүхдүүд утаа их байдаг шөнийн цагаар ларингит буюу хоолойнд боогдох шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн ирэх нь их байгаа юм байна. Түүнчлэн 0-5 насны хүүхдүүдэд үн төлбөргүй олгох ханиадны эмийг нэн ядуу болон гэр хороололт буюу хамгийн их утаатай бүсэд оршин суудаг хүүхдүүдийг онцлон өгөхөөр төлөвлөсөн байна.